36 царайд хэлдэг. Тэдгээр нэгэн чиглэл зэвсэгтэй хүмүүс машинаас зугаа явж байгаа. Гаржуудаа цэнгэлж гэлж байна. Энэ бол дадлаг сургуульд биш. Бодит үүсэн цагийн байдал өгөөд бүгд найрамд өмнөд Судан улсад нэгдсэн улсны байгууллагын ихийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын зэвсэг түвшний 3 дугаар элчийн мот уулын батальоны бие бүрэлд хүн тулуурсан бодит сорилт олон хоног сараар үргэлжлэх хүнд өдрүүдийн дөнгөж эхлээд байна. За 1998 онд батлагдсан төрийн цэргийн бодлогын үндэс баримтчигч Монгол улсад инхийг хэрхэмсэн одоо гадаад бодлого баримтлахын цацуу улс орныхоо аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангана гэдэг ийм зарчим бол биднийг бол эргэл тусдаггүйгээр одоо инхийг сахиулах ажиллагаанд оролцох ёстой юм байна гэдэг одоо энэ шаардлага гарч ирсэн. Улмаар 1999 онд нэгдсэн үндэсний байгууллагатай харилцан ойлголцны санамж бичиг байгуулад одоо ингээд энэ инхийг сахиулах ажиллагаанд бол цэргийн аль багч, цэргийн баг оролцоолох одоо ийм хоёр статусаар оролцсон гэсэн одоо энэ анхны одоо хууль эрх зүйн одоо үндсийг тавьсан. Яг инхийг сахиулах бол Монголын зэвсэг түвшний бол нүүрс царай. Энэгээр дамжуулаад Монгол улсын нүүрс царай болох ёстой. Энийг бол бид чаднаа гэдэг. Цэргийнхнаас үнэхээр асуусан л да. Үнэхээр чадах уу гэдэг үнэхээр бүрэн итгэлтэй одоо тэр тоогоо генерал бусад одоо зэвсэг түвшний удирдлагууд бүгд бүрэн итгэлтэйгээр чадна гэж одоо ойлгуулсан. Цэргийн баг үүрэг гүйцэтгэхийн өмнө одоо туршуул явуулсан. За миний би одоо энэ туршуулын одоо бүлгийг ахлаад одоо хурандаа амар сайхан Эрдэнэбат ган хоёг ган сэлэм гэсэн одоо энэ одоо хэдэн шилдэг офицеруудад дагуулад одоо анх одоо Өмнөд Судан улсад хөл тавьж цэргийн одоо хүчний удирдлагуудтай орон нутгийн удирдлагуудтай уулзаад за ингээд Өмнөд Судан улсад бол манайх бол үүрэг гүйцэтгэнэ. Одоо яг энэ нэгдсэн үндэсний байгууллагын энэ тавигдсан шаардлагын дагуу нэгдсэн үндэсний байгууллагаас энэ оногдсон үүргийг гүйцэтгэхэд одоо Монгол улс бол бэлэн гэдгээ хэлж ирсэн. Ерөөсөө нүүбийн инхийг сахиулах ажиллагаанд Монгол улс оролцох хэмжээнд бол хүржээ гэдэг дүгнэлт бол олон улсын түвшинд бол үнэхээр тавигдсан. Бүгд найрамд Өмнөд Судан улсад нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 3 дугаар элчийн мотуудлын батальоны бие бүрэлдэхүүний сонгуульд шалгаруулалтыг 2013 оны 8 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Цэргийн аль багчдыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээнд хамруулж бие үлдрийн шалгуур үзүүлэлт болох хурд хүч тэсвэр хат туушлийн дасгалуудаар шалгалтыг авсан юм. Зэвсэг түвшний 40 анги байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайсан чиг үүрэг өгөхөд 6 байгууллагын нийт 1089 цэргийн аль багчаас шалгуур үзүүлэлтийг хангасан 850 цэргийн аль багчийг сонгон шалгаруулж зэвсэг түвшний жанжин штабын даргын 2013 оны А-дроб 338 дугаар тушаалаар 2013 оны 9 дугаар сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зэвсэг түвшний 311 дугаар ангийн сургалтын нэгдсэн төвийн сургалтын материалыг баазыг түшгэлэн зохион байгуулсан юм. Энэ нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах бэлтгэл ажиллагааны хүрээнд Монгол улсад анх удаа 850 хүний бүрэлдэхүүнтэйгээр мод буудлагын батальон хээрийн байрлалд дэлгэгдэж сургалт бэлтгэл, артал, ахуй хангалтыг зохион байгуулсан үйл ажиллагаа байлаа. Ийхүү 45 хоногийн турш шийдсэн өндөр ачаалал бүхий олон талд эрчимдсэн бэлтгэл сургуулалтын эцэст алс холын Африк твд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн бэлэн боллоо. оны 11-р сарын 20-ны өдрийн 22 цаг 49 минут Улаанбаатар хот буян тухай. Урандаа Элнотоор ахлуулсан мотуудлын 3 дугаар батальоны 1-р цуврааны аль багчид Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх хурлаас Ярдан улсын Jordan Aviation Company Boeing B767 200 агарын хөлгөөр аян замдаа гарлаа. Онгоц 23 цаг 15 минутанд хөрж 3 цаг 30 минутанд Кыргызстан улсын нийслэл Бишкек хот 9 цаг 56 минутанд Ярдан улсын нийслэл Аман хотоор дамжин агаарт нийт 18 цаг гаруй ниссний эцэст бүгд найрамд Өмнөд Судан улсын нийслэл Жуба хотод газардав.
Монголч эд хөвгөтөнд яваад тэнд бас нэг тийм орчинд очиход бол бас их л цацирч ирсэн. 2013 оны 11-р сарын 21-ний өд дунд батальоны ихний цуврааны албаагчид үүрэг гүйцэтгэх үндсэн бүс болох бүгд найрамдах Өмнөд Судан улсын Unity мужийн Бенчүү хотын Хувилаа базад ирсэн юм. Хувилаа баз бол Бенчүү хотоос зүүн хойд зүгт 10 км зайд байрлах 1.5 км квадрат талбай бүхий нэгдсэн үндэсний байгууллагын бааз юм. Тус баазын талбай хожим нь 3 дугаар мат буудлын батальоны үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу тухайн улсад үүссэн улс төр Овг аймгийн зөрчлийн мөргөлдөөний улмаас орон гэрээсээ дайдсан иргэдийн лагераар үлэм чимжээгээр тэлсэн билээ. 3 дугаар мат буудлын батальоны нийт бүрэлдэхүүн нь зэвсэгт хүчний анги нэгтгэл, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт 214 офицер, 539 ахлагч, 61 гэрээ цэргийн албаагч, 36 эмэгтэй цэргийн албаагчаас бүрдсэн байлаа. Бүгд найрамдах Өмнөд Судан улс. Бүгд найрамдах Өмнөд Судан улс бол манай дэлхийн хамгийн залуу улс билээ. Нэгдсэн үндэсний байгууллагын аюул хүнд зөвлөлийн 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 193 дугаар тогтоолоор бүгд найрамдах Өмнөд Судан улсыг тусгаар тогтносон улс хэмээн албан ёсоор бүртгэж авсан юм. Бүгд найрамдах Өмнөд Судан улс бол баруун талаараа Төв Африкийн бүгд найрамдах улс Конго, хойд талаараа Судан улстай хэлэлдэг далайд гарцгүй орон юм. Нутгийн өмнөд хэсэг нь цөлийн бүсэд хамаарах ба хамгийн халуун үедээ -50 градусаас дээш халдаг ба 5 дугаар сарын сүүлээс 10 дугаар сарын дунд үе хүртэл борооны үйлрэл үргэлжилдэг халуун чиглэг уур амьсгалтай улс. 609,745 км хавтгай дөрвөлжин газар нутагтай бөгөөд газар нутгийн хэмжээгээр дэлхийд 42-т ордог байна. Хүн ам нь 11 сая 88,800. Албан ёсны хэл араб, англи. Нийслэл хот Жуба. Бүгд найрамдах Өмнөд Судан улс нь хэдийгээр газрын тосны ариун их нөөцтэй орон боловч олон жил үргэлжилсэн иргэний дан, эрх мэдэл, баялагын төлөөх тэмцэл, зэвсэгт мөргөлдөөнүүдийн улмаас улс орны хөгжил дорой, дэд бүтц хөгжөөгүй, иргэдийн дийлэнх хэрэгцээг хангах төдий аж ахуй эрхлэн амжуудаг ялуу буурай орон юм аа. Батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд ирээд Бенчүү хотод батальоны штаб, 1-р мат буудлын рот, хуйх тээвэрлэгчийн рот, байлдааны хангалтын болон хангалт үйлчилгээний ротод байрлаж, хошууч Түмэн жаргал захирагчтай 3-р рот Вау хотод, хошууч Жамбал сүрэн захирагчтай 2-р рот Румбек хотод, ахлах дэслэгч Алтан хуйгаар ахлуулсан 70 цэргийн албаагчид Бариан суурьнд, дэслэгч Бат ишгээр ахлуулсан 20 цэргийн албаагч Ида суурьнд тус үр гүйцэтгэхээр шилжин байрлаад байлаа. Тэгээд энд эхний очсон төсөөлөл бол маш өөр байсан. Бааз маань бас бүрэн гүйцэд одоо бас байгуулагдаж бэхжээгүй. Одоо тэр анмис ажиллагаа гэж яригдаад байгаа. Энэ ажиллагаа маань одоо бүрэн бас дэлгэгдээгүй. Секторын штабууд нь бас байгуулагдаагүй. Ийм л нөхцөл байдалд бид нар очсон. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих анмис ажиллагаа. Нэгдсэн үндэсний байгууллагын аюул хүнд зөвлөлийн 2005 оны 3 дугаар сарын 24-ний 1590 тогтоолоор Судан дахь энхийг сахиулах анмис ажиллагааг анх эхлүүлж байсан бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагаас бүгд найрамдах Өмнөд Судан улсыг 2011 оны 7 дугаар сарын 9-нд тусгаар тогтносон улс болгон зарласнаар уг ажиллагааг дуусруулгаж бүгд найрамдах Өмнөд Судан улсад энхийг дэмжих анмис ажиллагааг 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлүүлэх шийдвэр гаргасан байлаа. 2013 оны 12 дугаар сар зэвсэгт мөргөлдөөн эхлэв. Өмнөд Судан улс бол олон омог аймагаас бүрддэг бөгөөд тус улсын хамгийн том омгууд болох Динка, Нуэр аймагуудад төрийн эрх мэдэл төвлөрч байлаа. Ерөнхийлөгч Сальва Кир бол Өмнөд Судан улсын хамгийн том омог болох Динка омгийн лидер юм. Ерөнхийлөгч Сальва Кир өөрийн бодлого үйл ажиллагааг шүүмжилсэн хэд ерөнхийлөгч Нуэр омгийн лидер Риек Мачарыг үүрэгт ажилласан чөлөөсөн явдал нь улс төрийн төдийгүй омог хоорондын зөрчлийг улам гүнзгий хурцдагсан юм аа. 12 сарын 15-нд үндсэндээ нийслэл Жуба хотод иргэний дан үндсэндээ бол ингээл ихсэн байдаг. Улс төрчдийн тэмцэн даймжирч 2013 оны 12 дугаар сарын 15-наас 16 шилжигшин нийслэл Жуба хот дахь зэвсэгт хүчний анги салбарын дотор Динко, Нуэр 2 аймгийн төлөөлөл болсон цэргийнхний дунд буудалт сан болжээ. 16-ны өглөө 6 цаг 30 минутаас эхлэн талуудын буудалт сан улам ширүүсэн. Мөргөлдөөн шилжснээр нутгийн иргэд аргагүй ирэхэнд орон гэрээн орхиж нэгдсэн үндэсний байгууллагаас хамгаалалт хүссэн байна.
нөхцөл байдал хурцсан учраас 2013 оны 12 дугаар сарын 15-наас 16 жилиг шөнө ерөнхийлөгч Сальва Кир мэдээлэл гаргаж нийслэл Жуба хотод онц байдал зарлан хөл хорой тогтоожээ. Яг энэ цаг үед л одоо манай Өмнөд Судан үр гүйцэтгэгч 3 дугаар ээжийн одоо цэргийн баг одоо яг таарсан. За энэ багийг одоо манай зэвсэг төчний одоо хамгийн шилдэг одоо инхий сахиулагч манай Эрдэнэт одоо хорондоо одоо тухайн үед одоо цэргийн багийг удирдах байсан. Нийслэл Жуба хотод болсон мөргөлдөөний үеэр нийт 500 орчим хүн амь өргөцсөн гэж Нэгдсэн улсны байгууллагын их сурвалжууд мэдээлж байна. Нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нэрийн бичгийн дарга Бан Ки Мун Өмнөд Судан улсын ерөнхийлөгч Сальва Киртэй уулзаар холбогдож тус улсад үүссэн нөхцөл байдлыг яриа хэлцээм болоод улс төрийн аргаар шийдвэрлэхийг уриалж байна. Нийслэл Жуба хотод болсон зэвсэгт мөргөлдөөн хүрээгээ тэлж Юнити Жонглэ мужуудад зэвсэгт мөргөлдөөнүүд эхэллээ. Яг бидний байрж исэн Бинтүү хотод бол 12 сарын одоо 19-нд үндсэндээ засгийн газрын зэрэг за сөрөг хүчин гэдэг одоо байлдааны ажиллагаа эхлэв. Тэгэл бужигнаад гисэн дээ. Ерөнхийдөө эхний цагийн байдал үүсэх яг тэр мөчүүд бие төвийн холбоон дээр бас гарч исэн. Нөгөө харуудын цэг дээр гарч байгаа одоо нөгөө цэргийн албаа авчаад ч мэдээлэл үргэлжтэй зарим нь орилсон, гашгичсан, сандарсан, твдсэн иймэрхүү байдалтай мэдээллийг үргэн нөгөө мэдээлэлээ давхцуул тий. Энэ цэгж байгаа юм шиг лээ. Цэгж байгаа юм нэрсэн бэка бээн загварын одоо зэвсэг ачсан машин бүгд Бинтүү хотын зүг гүдчихсэн. Сандраг байна. Одоо нөгөө нэг мэдээллийг хүргэхдээ тэрэн дээр ч одоо шууд товч бүгд тодорхой ингээ хүргэчихгүйгээр ингээ нөгөө тойруулаад ингээ за яг юу юм бэ тэрийгэ тодорхой хэлээч гэдэг. Их мэтлэнгээр авч имплицсэн тэрийг буцаагаад эргээд бид нөгөө дараагийн хүнд хүргэхдээ тэрийг бол одоо яг оновчтой үнэн зөв хүргэх. Тэр тал дээр бол бас нэлээд төлөв ажиллаж байсан. Нэгдсэн улсны байгууллагын баазад мөргөлдөөнөөс дайжиж хамгаалалт төс ирсэн иргэдийн дунд бэртэж харагдсан 3 хүн байсныг батальоны эмнэлгийн бүрэлдэхүүн яаралтай анхан шатны тусламж үзүүллээ. За иргэнийдээ эхэлдэг өдрийг бол одоо би сайн тооцоолсон шиг гинтл одоо буун дуумууд дуурайд л одоо. За очиод би тэд хорогдох байранд бөөнөрөө орцсон байсан. Хорогдох байранд орцсон байж хат. Тэгэл станцаар тийм бодлого боллоо тэглээ инглээ гэж тасралтгүй мэдээ явж байгаа. За тэгжэл шалган дээр болохоор шахагдсан хүн ирлээ. Эмнэлгийн татан гаргалтын бүлэг хэрэгтэй байна гэд одоо тийм юм станцаар сонсогдсон. За тэгээд намайг ороотын дараа болохоор шалган нэвтрүүлэх цэг рүү эмнэлгийн машинтайгаа яваа гэдгийгсэн. За би тэгээд одоо тэгэхэд бол би эрэхтэй сувлагчаа аваад одоо цагаан нохоо баян мөхийг аваад явах гэсэн. За дээрээс нь манай нэг эмч Солонгоо гэдэг эмч би хамт явъя гэх. Тэгээд бид дөрөв анх шалган нэвтрүүлэх байран дээр очиж шарах текстед анхны тусламж үзүүлж эхэлсэн. Тэр бол бас орой болцсон харанхуй бүрхий болцсон байсан үед л тэгээд ерөнхийдөө тэр шүнжэнгөө ер нь тиймэрхүү шарах текстед тасраагүй ирсэн дээ. Батальон нь Нэгдсэн улсны байгууллагын мандатад заагдсан үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ үүссэн нөхцөл байдлаас шалтгаалan энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй шаардлага гарсан юм аа. Нэгдсэн улсын байгууллагын мандатаар заагдсан маш олон үүрэг байд. Тэгээ манай баг бол ерөөсөө үндсэндээ баг мандатаар заагдсан бүхий л үүргийг гүйцэтгэсэн. Тэгээд энэ бол зарим үүргийг бол зөвхөн гүйцэтгэж үзээгүй зөвхөн онлоор бид нар энд үзчихэж явсан байгаа шүү дээ. Төв би ерөө нэг шалган нэгийн урд нэг зэрэг насаалаа. Сая салаа зэрэг нөгөө цаатаасаа ирж байгаа зэргүүдийнхээс хатгалаад нүүбийн манайдлын энэ шуудуугаар шуудуун талд орж байгаа нүү манай биднээр халахав шийж байгаа байлдаж байна. Тэгээд саваанд явсан зэргүүдээс нэгийг сая машин дээрээс зэргүүдээс нэгийг буудаж хамгаалаа. Иймээс Нэгдсэн улсны байгууллагын мужийн зохицуулагчийн зөвшөөрлөөр орон гэрээсээ дайцсан иргэдийг бүртгэн баазад шалган нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна. Түүнчлэн баазын хойно 600 харьцах 100 метрийн хэмжээтэй талбайд орон гэрээсээ дайцсан хүмүүсийг төр байрлуулах лагерыг яаралтай байгуулан хамгаалалтанд авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, ундны усаар хангах ажлыг зохион байгуулж эхэллээ.
манай энэ жагсаал зүгнээ эмч самбараагүй байдлыг зохицуулах хэрэгтэй манай батальоны юм бол нэг салаа байдаг. Тэгээ одоо бол ингээд тасаг хүчээ бие бүрэлдэхүүнтэй одоо гарч ирсэн байж байна. За одоо ингээд нэг нэгээр нь ингээд оруулж байна. Энэ хүмүүсийг одоо хүлээж авах, за шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, тэмдэх зохицуулалт, лагерын харуул хамгаалтыг зохион байгуулах үйл ажиллагаа гэх мэтлэнгээд зүйлүүд дээр бол шин саргаг зүйлүүд их байсан. Мэдгүй чадахгүй бас юмуд бас их тулгарч ийла. За энэ дээр одоо бас манай загш удирдлагын бас зөв мэргийн шийдвэр бас энэ ажиллагааны туршлагууд бас их нөлөөлсөн. 2013 оны 12 дугаар сарын 19-нд Бенчүү болон Рубконо суурьнд болсон мөргөлдөөнөөс дайцсан иргэд тус тумжирэн бааз руу эртгэлсэн бөгөөд 12 дугаар сарын 20-ны орой байны хөлөөс зүгтэн орон гэрээсээ дайцсан хэдэн зуун иргэд манай цэргийн бааз руу дайрч нөхцөл байдал маш хүндэрч бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлийн ачаалал огцом нэмэгдлээ. Эхний 2 өдөрт гэхэд баазын байрал дахь лагерт ирсэн орон гэрээсээ дайжигчдын тоо 4000 төгрөг. 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Бенчүү хотод байрлах Өмнөд Судан улсын ардын чөлөөлөх армийн 4-р дивизийн цэргийн аль багшлын дотор Овг аймгаараа хуваагдсан зөрчилдөөн үүсч улмаар зэвсэгт мөргөлдөөн дэгдэв. Манай баазаас урд тэр Урконо гэдэг одоо нислэг дэргэний хөөх онгоц хөөрч буух талбай дээр манай одоо нэг 2 тасаг хамгаалтанд гардаг ус Питерт. Тэгэхэд яг тэрний өмнө 4-р дивиз гэдэг одоо нөгөө дивизийн байрал байгаа байхгүй. Яг тэр дивизийн байрал дээр шууд хоорондоо байлдаад эхэлж байгаа байхгүй. Одоо тэр Урконодор үүрэг гүйцэтгэжсэн манай залуучууд буундуу 1000 м сонсогдлоо, 500 м сонсогдлоо, 200 м-т ялаа яг ингээд ангууд тэнгуут одоо тэнд байжсэн 2 битэрийг бүх цэргүүдээ битэртэй суулгачаад команд өгтөл наана байж игээд тэгээ сүүлдээ манай цэргүүд за биднес рүү гардмутаар харуулдаг гингүүт тат гэдэг команд өгөөл нөөц замаараа тэр онгоцны замаар ингээд явж байгаа. Тус дивизийн танкын салбарын захирагч нь цэргүүдийн хамт дивизийн командлынхаа эсрэг зэвсэглэн босч анги байрал руугаа танкын гал явуулсан ба зүгтэх замдаа манай цэргийн байрлалын үүдэн дээрэн танкныхаа их бүг баазын зүг чиглүүлэн зогсож баазын аюулгүй байдалд онц эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэжээ. Яг анх ингээд цагийн байдал үүсээд өрнөд эхэлж яхад манай Амгаланбаатар орлогч бол юу хийжсэн. Гарантмод барьчаад тэр танк одоо яг манай батальоны 2 дугаар зэг дээр ирээд ингээд хошууга харуулад зогсож байгаа ш наашаа ингээд тэгэхэд чинь за би ямар ч хэлсэн би нэг 2 буутахад ямар ч энэ танкыг би устгана гэд тэгээ гүйжихад бас би эдгээр үнэхээр бахархчихсан байхгүй. Үнэхээр ямар ч чадварлаг удирдагч нар бас явж исэн юм бэ бас. Монгол улсын мот уулын 3 дугаар батальоны өрөг гүйцэтгэгч буй Юнити мужийн Бенчүү хот нь энэ үед засгийн газрын эсрэг хүчин буюу Нойромгийн хяналтанд байлаа. Тус хотод байрлах 4 дугаар дивизийн командлагч хошууч генерал Джеймс Кван Чол засгийн газрын эсрэг тэмцгээ илэрхийлсэн төдийгүй тун удалгүй 2013 оны 12 дугаар сарын 20-нд өөрийгөө Юнити мужийн амбан захирагчаар зарлалаа. За 2014 оны 1-р сарын 10-ны өдөр байсан. Өглөөний 7 цагаас эхлүүлээд бид нар Цуваа татаад баазын байрлалаас Бентүү хотод байрладаг дэлхийн үндэсний хөтөлбөрийн нэг агуулга байдаг. За энэ агуулгаас бид нар шаардлагатай одоо нөгөө энэ орон гэрээсээ дайцсан иргэдийн лагерч одоо манай баазд байгаа шүү дээ тийм ээ. Эднэрт одоо энэ эдгээр иргэдэд хоол хүнс төхүүлж өгөх зорилгоор ингээд Цуваа татаж явсан. За миний бие бол үүнд бол энэ Цуваанд бол гол үүрэг бол миний бас хэлмэрч орчуулагч хийх. За ингээд дэлхийн үндэсний хөтөлбөрийн агуулгад очиод тэрийг ачаал нэг 20-30 минут болж ирстэл ерөөсөө шууд баазаас манай төв баазаас бол мэдээ ирсэн. За наад ажиллагаа бүгдийг орхиод баазын чиглэлд маш хурдан маш яралтай буцаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын цэргүүд буюу Динка омгийн цэргүүд манай баазаас хойхон талд нэг 2 км-ийн зайтаа ингээд Бентүү хотыг чиглэж явж байна гэдэг. Бидний байсан Бентүү хотод болохоор Нүвэр омгийн цэргүүд байсан. Нөгөө тэр Цуваа 2-т мэдээд амжуул наана хөдөлгөөн болоогүй шүү байж байгаараа гэж хэлээр мэдээ эндээс команд өгөхөөр үлдээ шүү. Тэр хүс очиж байгаа Цуваа шүү. За одоо ингээд бидний битэр дотроо байж байна. Нүбийн хүнсний хөтөлбөрийн байгууллага дотор хашаалттай нараад зогссон байж байна. Ямар ч гадаа бол ямар ч буунд бол өргөлсөн юмдээ байна. Түүс авсан мэдээллийн дагуу бүгд ерөөсөө ачижсэн будаануудаа бүгдийг нь орхиол
бааз руу хөдөлгөөн үйлдэл 1-2 км явах гэсэнд дахиад мэдэрсэн. Төв шонхрыг ямар суусан ариу. За тэр цуваа гурвантайгаа холбогдоод энэ бүх цуваануудыг явсны дараа хөдөлгөөн эхэлж гэж хэлээр ойлгоо. За ингээд цагийн байдлыг бол намжтал болоо бид нар тэнд байсан. За энэ хугацаанд бол бид нар бол байнгын батальон зохирогч, Урандаа Эрдэнэт, за батальоны орлогч, за Амгаланбаатар тэд урандаатэйгаа бол байнгын холбоотой байсан. Тэгээ ямар ч гэсэн ингээд битэр дотроо ингээд наач оператор, механик жолооч ингээд 3-4 бүлгүүтэй байж байгаа. Бас юм бодогдсон юм шүү бас. Орон нутгийн замын хувьд бол ганцхан замтай. Тэр замаас гарах юм бол шавар усанд суух аюултай учраас ганцхан замаараа явна. Тэр замын хоёр талд засгийн газрын цэрэг, засгийн газрын хэсэг хүчний цэрэг хоёр талд нь байрлаж хоорондоо буудалдсан байдалтай. Татан гаргаж явах явцад манай хоёрын дээр тэнсэн сум ойх, дугуйнд тэнсэн сумны хушуу зоогдсон байдалтай байсан. Монголын хэлээр маш явж байна. оны 1-р сарын 9-ны өдрийн өглөөний 8:30 минутаас 9:30 минутын хооронд засгийн газрын хүчний зүгээс Бенчүүд байрлах 4-р дивизийн байрал руу их бууны галын бэлтгэл явуулсан ба 2014 оны 1-р сарын 10-ны өдөр засгийн газрын хүчин Бенчүү хотыг эзлэн авч Хяналтаа бүрэн тогтоосон билээ. Байлдж байгаа, байлдааны ажиллагаа хийж байгаа нөхдүүдийн одоо нэг нь ухраал, нэг нь тавшаал ирнэ шүү дээ одоо. Тэгэнгүүт тэр ялж байгаа талыг нөхдүүд баазаас гарах сонирхолтой байдаг. Тэр нөхдүүдийн чинь одоо тэгээд ер нь бол 20-г гаргадаг. Эргүүлээд одоо бас л ингээл нийчрүүс ингээл хоёр тал руугаа ээжлэл нэг нь тавшаал, нэг нь хориглол, нэг нь тавшаал, нэг нь хориглол, нэг нь ухраал ингээл байнга л тийм юм байна. Тэгээд тэр нөхдүүд бол ер нь тэгээд ингээд удаан хугацаанд ингээд байлдааны ажиллагаа яваад эхлэнгүүт нөгөөд чинь ийм тогтворч сурчлалт нөгөө амьдрал нь байхгүй. Тэгээд ерөөсөө юу ч байхгүй нүүбээс ондоо тийм харах юм бүл болчих юм л да. Чиг 6-гийн өмнө болж байгаа үйл явдлыг харуулж байна. Бид нэр ердөө 70-80 метрийн зайтай. Манай цэргийн баазын хамгаалтанд байсан олон мянган жинхэнэ омгийн иргэд лагераас гарч засгийн газрын цэргийг баях хөөртэй өгтөн авч байлаа. Гэхдээ тэд зам дагуух айлрхуудыг тунан дээрэндэж хайр найргүй гадна шатааж байсан. Мэдээж тэдний хөрөгчд бол засгийн газрын цэргээс айн дөрвсөн Нуэр омгийн иргэд байсан юм аа. Одоо хамгийн нэг харамсалтай одоо энэ муслимын сүм дотор үндсэндээ нэг 200 гаруй хүнийг бол ерөөсөө эрэгтэй эмэгтэй гэл бүгдийг ингэ хатсан. Тэр нүүбийнх нь надад одоо тэнд сүм дотор 200 хэдэн хүн байна гэж надад мэдээлэл өгөөгүй. Тухайн үе яг ингээ бужигнаад эхэлж явах үед би нүүбийг одоо энгийн улсуудаас одоо асууж. За та нар одоо энэ тэнд өөр хүмүүс одоо нуугдсан байх. Тэр тийм байвал одоо хэлээрээ. Хэрвээ тийм бол биднээс явж одоо тэр улсууд чинь татан гарах асуудал. Тэр үед бол нөхдүүд ямар ч одоо тийм мэдээлэл. Харамсалтай маргааш нь одоо биднээс тэр сүм рүү явах шаардлагатай боллоо. Яасан бэ гэсэн. Тэнд хүмүүс одоо амир өгсөн байна. Тэгээ бид маргааш нь яваад утсан. Үндсэндээ тэр сүм дотор бол нүдгэл тэрмаар үйл явдалсан. Ингийг сахиулах болон олон улсын ажиллагаанд бол сэтгэл зүйн хангалттай асуудал бол нэг номерын асуудал байсан гэж би боддог юм бол. Тэр зүйл манай багт бол манай ээлжинд бол нэг номерын асуудал байж ирсэн. Энд байж байгаа явцдаа бол ерөнхийдөө цагийн байдлын ямар нэгэн нөхцөл байдал үүсгэхэд хязээд бэлэн байх хэрэгтэй гэсэн одоо үрг даалгаврыг бид нар авч явжсэн л да. Эндээс явахтаа ч гэсэн одоо бид нар бас нөгөө ер нь бол ар гэрийн баталгаа гэж авдаг. Ар гэрийн баталгаа гэж авахд бол тухайн цаг газар орон дээр тийм ээ одоо ямарваа нэгэн одоо эрсдэлтэй юм болоход одоо ар гэрийн зүгээс одоо гомдол тийм одоо юу байх гомдлгүй гэсэн одоо тийм гарын үсгийн баталгаа энд үлдээдэг. Тэрийг бол яг тухайн үед яг тэрнийхээ авто учрыг мдээгүй явж исэн. Ер нь бол тийм дайны байдлын газар очиод бид нэр эргээд бараг тэндээс эсмэнд ирэх үгүй юу гэдгийг бол бид нэр ерөөсөө төсөөлөөчгүй явсан. Яг тэнд очисон хойно тэр анхны буун дуу сонсоод
Тэгэхдээ би тэр үгний утгыг аюул сайн ойлгочихсон. Яана энд чинь амьд очихгүй байх бас магадaltaй юм шүү дээ. Яна одоо нэг 3 охин тэгээд үлдсэн шүү дээ гэж бодохоор өөрөө ирэхгүй дотроо бол уйлж байсан. Гэсэн хэдий боловч бид нар бол цэргийн тангараа өргөсөн цэргийн албаагч. Батальоны хангалтын ротын 1-р шатны эмнэлэг нь 5 их эмч, 6 совилогч, ариун цэргийн зааварлагч, жолооч механикч, жолооч дамнуурчин, ариутгах зэрэг нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж байлаа. Өмнөд Судан улсад үүссэн нөхцөл байдал, Бенчин хотод болж буй зэвсэгт мөргөлдөөн батальоны эмнэлгийн ачааллыг асар ихээр нэмэгдүүлсэн. Зэвсэгт мөргөлдөөний улмаас буудуулсан, цавчуулсан, түлэгдсэн шаргатай иргэд маш ихээр ирж байлаа. Буудагдсан, цавчигдсан тийм шархтай хүмүүс за тэгээ ганц нэг хүчндүүлсэн хүмүүс ирж ирсэн. За жирэмсэн өмнөх ч бас хүчндсэн тохиолдол байсан. Тэрийг бол манай эмэгтэй эмчнэр эмчүүд шийддэг. За би шархтагсад буудагдсан хүмүүсийг бол их хөвчлөө үздэг байсан. За тэгээд номон дээрээс л уншдаг одоо бууны шарх орсон нөхөн жижигхэн гарсан том байдаг гэдгийг одоо номноос уншиж ирсэн бол тэнд бол өөрийн биеэр нүдээр харсан. За тэгээд тэр шөндөө бол данал буудуулсан, цавчигдсан, сэлмээр цавчуулсан том шархтай хүмүүстэй л тусламж үзүүлэл машин дотроо оёол одоо машины гэрэлд оёол тэгээд л үзүүлж ирсэн. Тэгэхэд бол эхний өдөр тусламжаа үзүүлчихэл бааз дээр одоо энэ өөрсдийнхөө эмнэлгийн байран дээр ирэхэд бол манай сувилагч нар бүгдээрээ тойроод ямар шүү байна, хар хүмүүс ямарын одоо судас нь харагдчихэв нөө тэрийд болохоор одоо бас тусламж үзүүлэхэл бодчих. Бид тэгээд ээлжийн системд ороод ажиллаж ирсэн. Ер нь манай ээлж болохоор 9 сарын үүрэг гүйцэтгэхэд дайн байлдааны нөхцөлд гадны 1100 орчим хүнд бол анхны тусламж үзүүлсэн. Эхний ээлжинд бол бид тэд өвчин намдах, мэдээ алдуулагч хийгээл хойж зэгцэлдэг байсан бол сүүлдээ нөгөө бөөнөр ирэхээр ямар нэг өвчин намдаалтгүй шархны анхдах зэгцэлт хийгээд оёход бол ганц яа ёо гэсэн дуу чимээ байхгүй. Одоо тийм татганж матгас юм байхгүй их өвдөлт даадаг хүмүүс шиг санагдчихсэн. Би тухайн ажиллагаанд явахдаа 3 газар 3 хүүхд их хөрж авсан. Шөнийн 11 цагийн алданд бид нарыг бүгдээрээ тэр энгийн иргэдийг хамгаалтанд гараа. Эмч ч гэсэн гараа шүүгээд дээ гараа зогсож ирсэн. Нэг хүн босч ирсэн. Энд эмч байна уу? Энд их төрөх гээд байна. Тусламж хэрэгтэй гэсэн. За тэгээд дагуу яваад очисон. Ер нь бол төрөхтэй өгсөн. Тэгээд юмыг яаж битгүүгээ баазаас агартаа угаасаа бид нөгөө өмднийхөө 2 талын калафанд ариун биелийн нөгөө стерилний буюу мисаслин биел тэрийг гаргаж ирээд ягаад шууд доктор үзлэг хийсэн. Тэгсэн чи ер нь бол 3-4 хуруу нээлттэй болсон. Ер төрөх үед бэлэн болсон байсан. Тэгэнгүүт ээжийнх нь нөмөрчээсэн цоохор одоо даавууг нь дэвсээд тэгэл хүүхдээ хөрж аваад хүүхдээ гаргаж аваад ихийнх нь хэвлэлээр тавиад хүүгээ тасалгаас хайч хэрэгтэй болж байгаа. Хайч байдгүй тэгээд өөрийнхөө хутгаа гаргаж ирээл хүүгээ таслаа. Тэгээд ээжд нөгөө даавууд ингээд хүүгийн сайхан ороогоол ариун биенээр боогоол тэгэл ээжд нөгчээсэндээ ихний хөвгт. Тэмтгийн эмэгтэйчүүдийг харж байхад бол бүр үнэхээр сэтгэл өвдөм. Өмсөн гоцсон нэг юм таавчиг хөлөндөө таавчиггүй бол хөл нүцгэн улаан хөлөөрөө газар одоо тэр шорон дээр явж байгаа. Тэгээ нэг цоохор давгаар биеэр очдог. Одоо тийм л өмсгөлтэй, тийм л эмэгтэйчүүд. Манай ээлжинд бол ер нь бол Монголд үзэхгүй маш их юм болсон. За 14 оны 2 сард газрын минэнд 2 машин өртсөн 10 гаруй шархтагсад бөөнөрийн манай эмнэлэг дээрээс тусламж авч илаа. 14 оны 3 сарын 9-нд онгоцны осол болж исэн 3 нисгчийг бид хэд бас одоо байдгал бүхэл энэ тэр бүх юма хэрэглэл дараагийн шат руу шилжүүлж исэн. Сүүлдээ сонсоход 3 аймаг гарсан л гэж сонсогдсон. Тэрэн дээр болохоор манай эмнэлэг бол өөрсдийн нөөц бүх хүчил төрөгч мөрөгчөө хэрэгжилж байлаа. Холбоогоор ирж байгаа мэдээлэл бол бүрстэй зүрх шимшрмээр юмнууд зөндөл ирж байсан. 6 настай охин хүүхдийг 3-4 хүн хүчндээд тэгээд хүчндүүллээгээд ирлээ.
одоо нэгсэндээ манай одоо Монгол цэргээс одоо хаврал ирж штэ. Тэгэл өөрийнхөө хүүхдийг зүйрлэж жишиж боддог. Болдогсон бол нэрээ нэг ч гэсэн хүүхдийг аваад явж болдог бол аваа явчихсан даа л гэж бодогддог гэсэн нэр. Тэр бол үнэхээр бүр нүд халтарна. Эцэг хийн ч юм уу нэг том хүнийг алчиж байгаа байхгүй. Тэр хүүхэд нь уйлаа суунгууд нэг цэрэг аваад явчихж байгаа байхгүй. Жохоо охин байгаа. Тэнгүүт тэр охиныг миний нөгөө ажиллах цэгт тэр ойртоод ирэхээр нь би шалганаа онгоол гэж хэлээд наад хүүхдээ наад өгчөөж би нүүбийн цэрэг байна гэсэн. Харин ашгүй аваа өгч. За манай Ахмад Тэмүүлэн заяа нэг хүүхдээ дайны хөлөөс аварч байна. Ялгаагүй энгийн иргэдийг хамгаалах ажиллагаа явуулж байгаа байхгүй. А гэхдээ тэр бол яг байлдааны үед яг шууд шийдвэр гаргачихж байгаа. Тэр хүүхдийг аль болох дайны хөлөөс холдуулаад нэгдсэн улсын байгууллагын нүүбийн анпол буюу нүүбийн цагдаад хүлээлгэж өгөөд протоколдоод ингээд өгөх ёстой. Өмнөд Судан улс иргэний дайны байдалтай Бенчүү хотод буундуу тасраагүй байсан хэдий ч баазын хамгаалтанд байсан орон гэрээсээ дайцсан иргэдийн лагерт иргэн цэргийн харилцааны хүрээнд уулзалт өдрөлөг зохион байгуулж нутгийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусам үйлчилгээг үзүүлж байлаа. Мөн улсын нөхцөл байдлын үед цэргийн алба хаагчдын сэтгэл зүйг доктортой байлгах үр гүйцэтгэлийг хэвэн явуулахын тулд цэрэг дайшлийнхаа урам зоригийг сэргээх олон ажлуудыг хийсэн. Ер нь бол цэрэгт сэтгэл зүйн бэлтгэлийг аль болох доктортой байлгах тэр юмыг л хамгийн ихэнд барьж аваад тэгэл ер нь аль болох дарамт үзүүлэхгүй байх тал дээр явсан. Хоёр тал байлдаад хизээш цогцсоо шарилаа цэвэрлэхгүй. А бид нар нүүбийн хамгаалалт аваад цэргийн хамгаалалт аваад одоо том трактортаар одоо шарил одоо цоглуулж устгах болшлох ажилд гарна. А гарахад одоо нэг салаа ч юм уу томилогдоод бусд нь хамгаалалт аваад гарч штэ. Тэгэхээр тэр дотор нөгөө Монголд энд бас арга ирнэ нас орчихсон ч юм уу. Ийм цэргийн албагчийг явуулах их хүндрэлтэй. Тийм болохоор тэр судалгааг маш сайн авч ажилласан тулдаа цэргийн албагчд маань сэтгэл санаа өндөр өсгөж байна. Батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэлийг өндөр түвшинд явуулж болзошгүй нөхцөл байдалд ажиллах дадлаг сургуулиудыг сайн хийсний үр дүнд цэргийн албагчдын сэтгэл зүйн байдал харьцангуй доктортой байсан. Гэсэн хэдий ч өдөр бүр үхэл хагцал, өжирсэн хүүхэд, өвчин шаналл зов хүмүүсийг харах амар бишээ. Дэрэгдэн бөмбөг тэсэлж, дээгүүрэн сум эсгэрсэн хүнд нөхцөл 9 сар үр гүйцэтгэн гэдэг хэлбэр биш үү. Тэгэхээр энэ одоо тухайн үед бол ер нь цэргийн дарга хүний чинь хамгийн гол шалгуур бол хэрэгтэй цаг зөв шийдвэр гаргах шүү дээ. Тэгэхээр яг л тухайн цаг үед одоо би жанжин штабын орлогч даргаараа ажиллаж байх үед л одоо надтай одоо манай Эрдэнэт холбогдож цагийн байдал одоо маш хүнд нөхцөл байдал руу шилжлээ. Маш олон энгийн иргэд одоо амь насаа дагалдлаа. Зэвсэгт одоо мөргөлдөөн яг баазын хажуугаар одоо өнгөрч байна. Гэт одоо ингээд одоо яг л цагийн байдал одоо хүндэрсэн бүх нөхцөлийг ярьсан. За өдөр шөнө одоо бүхэл цаг үед одоо манай Эрдэнэт бол одоо яг тухайн хүнд цагийн байдалд одоо цэргийн багаан зөв одоо өдөртөө чиглүүлж цэргийн баазуудын аюулгүй байдлыг хангахаас гадна энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах дайны хөлөөс одоо зүгтэж явсан одоо олон улсын одоо ажилчдыг одоо хамгаалж аюулгүй одоо газарт хүргэх гэдэг одоо их хүнд дүүргүүдийг одоо биелүүлж энэ явж ясан. Тэгээд манай энэ 3 дугаар ээлж бол үнэхээр энэ хүнд цагийн байдлыг одоо давж үүр гүйцэтгсэн. Нэгдсэн улсны байгууллагын мандаттай өмнө Судан улс дахь анимис ажиллагааны цэргийн хүчний командогчийн тушаалаар 2014 оны 4-р сарын 10-наас 5-р сарын 1-ний өдрүүдэд нийслэл Жуба хотоос Балакал хот руу усан замаар нэгдсэн улсны байгууллагын түлш хүнсний барааг тээвэрлэх ажлыг эхлүүлв. Уг тээвэрлэлийн хамгаалалтанд Энэтхэг улсын цэргийн алба хаагчтай хамтран Монгол улсын 4 цэргийн алба хаагч үр гүйцэтгэхээр томилогджээ. За ингээд томилогдоод бид нэр бааз дээр явах бэлтгэлийг эхлээд хангасан. Мэдээж тэр хүн бидний явж байгаа чинь хоол, хүнс тэр хүний үүрийн хэрэгсэл, замны бүрэн бүтэн байдал, ажиллагаа ямар гэх мэтийг шалгаад бид нар бол Жуба хотод очсон байна. Тэр 750 км замыг одоо усан замаар туулна гэдэг бол мэдээж одоо бид дөрвийн хувьд бол бас анхны одоо тийм сонин тохиолдлоор одоо бид дөрв бас ингээд томилогдож одоо үүрэг гүйцэтгсэн. Ахмад мөнх батаар ахлуулсан Монгол цэргийн алба хаагчид нь усан тээвэрлэлийн үед холбогч офицерууд болон багийн ахлагч нарыг орон нутгийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд жижиг заваар хүргэх, орон нутгийн болон ардын чөлөөлөх армийн удирдлагуудаа уулзах үед мөн заваар эрг рүү зөөх, усан эргүүл хийх зэрэг үүрэгтэй байлаа. Гэвч ерөнхийдөө бид нар ч бол нэгдсэн улсын байгууллага гэдэг утгаараа
газраарч бай, усаарч бидний явахдаа нэгдсэн үндэсний байгууллагын далбааг мөнгөд мандуулж явдаг. Ягаад гэхээр нэгдсэн үндэсний байгууллагын цуваа явж шүү, нэгдсэн байгууллагын цэрэг явж шүү гэдэг орон нутгийн нэгсэнд бол харагдахаар анхааруулахаар. Гэтэл тэд нөхдүүд маань тэрийг үл ойшоогод бид нар лөө бол халдлага үйлдсэн юм болсон. За энэ халдлага маань нэгсэнд бол 10 цаг 30 минутаас 12 цаг 30 минутын хугацаанд 2 цаг тасралтгүй явагдсан. Буундуу ингээд нэг төрхөн намжих хооронд л ерөнхийдөө одоо тэр бааз руугаа энэ мэдээг одоо маш хурдан хүргэх одоо тийм үүрэг байсан. Ягаад гэх юм бол одоо тухайн үед одоо надад одоо Эмирсат Троя гэдэг одоо хоёр сансрын станц хоёулаа надад байдаг. Сансрын холбоогоор олдоо орж ирсэн. Тэгээ энд одоо ингээд бидний барж руу ингээд халдлага эхэлж байна. За одоо эднээс эхлээд ингээд жижиг буугаар буудаж байна. Автомотор буудаж байна. Дараа нь пулмотор буудлаа. Одоо сүүлдээ гарант мотор буудлаа гэдэг ингээд. Яг одоо ингээд уцаар ярьж байгаа тэнд ингээд буудалд нь сусгаж байгаа. Тэгээ ингээд холбоо тасрал. Тэгэл юу болов яав гэл тасралтгүй тэр галан дунд ерөөсөө ингээд шууд мэдээж зогсоод холбоонд орж болохгүй. Дээшээ харж ингэж хөвтөж хагаад одоо нэг гартаа одоо GPS-ийнхаа солилцлыг хийгээд нөгөө гараараа одоо бааз руугаа холбоонд орж одоо өөрсдийн солилцлыг ороод тэгээд тэр хооронд одоо бас их удаа ярьж чадахгүй ерөөсөө нэг 10-20 секунд за бид нар ийний солилцол дээр ийм байдалд орлоо гэж ерөөсөө тийм байдлыг л ярьсан. Халдлагыг болж эхлэх юм бол би ч аюу 50 байсан тийм чинь одоо дуулга муулга тайлцсан, хасаж өгсөмжөө тайлцсан. Аюу тогтоо байжсэн юм аа дурд. Тэгэл эхний тэр буун дугаар л хоошоогоо тэр зэвсэг зэлсэн шүүгээ гүйж очоод тэр нэг төмөр контейнер дотор байсан л да бид тэр тэнд очоод тэрээс хамаг ямаа зүгээд тэрөөсөө л сум дээгүүр л байсан. Тэрөөсөө шунгнаал байсан, доогор хөвтэй лайлуулах доошо мөлгөл явжсэн. За тэгээд тэрнээс ерөөсөө нэг төд бодлого нэг 20-30 минутын дараа одоо эхний шархт төсөл буюу одоо манай Монгол улсын цэргийн албаа агч ихтэй шархтсан. Тэгээд Непалийн цэргийн албаа агч нар за мөн орон нутгийн одоо том хөлөг онгоц одоо жолоодож явсан орон нутгийн иргэд мөн шархтсан. Яг миний хажуу талд нэг дэлбэрэлт болсон. Яг тэгээд тэр их хугацаанд нэг ерөөсөө ой ухаанаа алдсан байсан л да. Яг мэдэхгүй байсан. Тэгээд нэг сэрхэд би дээшээ харцсан тэр нэг завны нэг нөгөө тал манай хүн намайг тэр чирж явуулсан юм шиг байна. Надад их ойрхон дэлбэрэлт болсон учраас би тэр дэлбэрэлт зохиулсан байсан. Тэгээд тэр хүн зур босч ирээл юу болов цагийн байдлаа үнэлээл тэгээд айлуулах доошоо нөгөө хүмүүстэй туслаад тэндээс нутгийн иргэд тэр нэг хүмүүс нь нэлээд олон хүмүүс шаардсан байсан. Тэн дээр одоо манай гур бол маш сайн ажилласан. Непалийн цэргийн хүмүүсээр нөгөөд нь жоохон зарим нь байлдаад бол завгүй байгаа юм байна. Тэгэхэд эмч маань эмчт маань юу ч байхгүй. Манай гурван цэрэг бол тэгэхээр тэнд бидний уух ус гэж одоо канистртай явж ирсэн л да цэвэр ус. За тэрийг аваад тэр бэлэн хоол гэдэг байгаа. Илүү хоолноос тэгэл исэн нэг сахархинал аваад хийгээд глюкоз хийгээд хүн бүхэнд өгөөл. Тэгэл байгаа юмараа бид нар ч бие нэг оргоод боогоод ер нь бол яг ингэж л явсан л та. Тэгэхээр манай цэргүүд бол тэн дээр харьцангуй одоо тэр гадаад юм цэргүүд болон тэр орон нутгийн харьцууд бол анхны тусламжийг бол юмд бол манайхан л үзүүлсэн. Өөрсдөө ч надад ч гэсэн юмд анхны тусламжийг манай эдгээр үзүүлжлээ. Тэгэл миний мэрэгжил чинь би ч өөрөө байлдах мэрэгжилтэй хүн биш. Алхаар бэлтгэдэггүй, аврагчаар бэлтгэсэн учраас тухайн яг тэр нөхцөл байдал ерөөсөө шууд тусламж үзүүлээд ихэлсэн. Ерөөсөө манай удирж исэн мөнхөд төрөндөө манад галгалж болохгүй хамгаалт чинь та нарын үүрэг зорилт бол өөр тийм учраас гал найж болохгүй шүү гэсэн хэмжиглэх гэсэн учраас бол гал нэгээгүй. Ер нь бол яг цамхаг дээр би өөрөө гарч харсан л да. Яг цамхаг дээр гарахад бол эхний галууд бол ерөөхдөө дандаа ойрын зайнаас бол дандаа автоматар явсан. Ширэнгэн дундаас. Ерөөсөө эхний нэг 10 гаруй сум гарсны дараа л ерөөсөө шууд гарид мотор буудаж одоо манай моторыг буудаад манай одоо хөлөг онгоц одоо ерөөхдөө тэр 120-30 м одоо тэр 1000 нот хүчтэй хөлөг онгоц ерөөхдөө нийлмөрөн дээр бүтэн эргэлдсэн. Бүтэн эргэлдээд одоо яг тэр одоо халдлага болж байгаа тал руу буюу одоо баруун гартал руугаа одоо ерөөхдөө яг наалтаад яг зогссон. За тэгээд ерөөсөө яг тэр гал ерөөсөө тэрнээс хойш ерөөсөө намжаагүй. Тэгээд бид нар лөө ерөөсөө миномот 14.5 км-ийн одоо пулемот. За тэгээд ерөөсөө автомат үргэлжилсэн гал ерөөсөө тасралтгүй явагдсан ерөөсөө. Тухайн үед яг юу болж ирснийг бол одоо мэрэгжлийн усуд бол ойлгож байгаа байх та. А миний хувьд бол ер нь бодоод тоход бол халдхан төртөж байна. Сумаа цэнгэлчихсэн, замгаа татчихсан, гал хамгаалагч хаалттай байлгажсэн. Гал нэ гэсэн тохиолдолд бол нэхэд бэлэн байсан. Тухайн үед бол үнэхээр амар байсан. Одоо дахиж одоо юу гэдэг байгаа гэр бүлтэйгээ уулзахгүй байх вэ? Дахиж одоо иймэрхүү тохиолдолд одоо энэ хэрвээ ингээд 90 удаа үргэлжлэх үү гэдэг одоо ер нь бол айц бол хүнд бол айц гэдэг юм бол маш их байсан. Яг тэр ажиллагаанаас одоо буугаад төрж ирэхэд
бид түрүү хүндэтгэлийн энэ дээр гаргаж байгаа багийг нэг часаалахлагаар урдуур ингээд алхаж ирсэн. Тэр үеэр нь одоо миний сэтгэлд додоос дод үлдсэн байдیں۔ Маш их сайхан байсан. Тэгээд маш их хүндэтгэл шүү дээ тэр чинь тийм юм. 2014 оны 4-р сарын 14 газрын тосны үйлдвэрт тулсан мөргөлдөөний улмаас шархтсан Оросын холбооны улсын 5, Украин улсын 1, Кени улсын 1, орон нутгийн 3 энгийн иргэдийг баазын байрлалд авчирэн эмнэлгийн тусламж үзүүллээ. Зэвсэгт мөргөлдөөн хийж байгаа нөхдүүд зам дээр гараад ирж байгаа. Буутай, гарантматтай тухайн цуваг зогсоочж байгаа. Нөби. Тэд нар чинь шууд хажуудалд одоо өөрсөндөө хоорондоо яг л хэдхэн метрийн зайдалд буудалцаал биднэрт ямар нэгэн явах боломжийн өгөхгүй. Та нар хаашаа явж байгаа. Тэдний хувьд бол энэ нөбийн цуваа явж ийн гэдгээрээ өчнөө өмнө нь болохоор халдж исэн түүх байдаг болохоор яг л тэр түүхээр л бид нар удирдлагуудын хувьд бол маш хурдан маневр хийгээд тэндээс хэрхэн яаж нэгдүгээр цуваагаа халдлагад өртүүлэхгүй хүн шиг хоёрдугаарт нөгөө нэг гол зорилго нь тэр гадаад иргэд байгаа дээр очих нь гол зорилго байсан. Яг буудалцааны бүсэд өмдсөн маань нефтийн үйлдвэр маань байрлаж байсан. Нефтийн үйлдвэр дээр очиход гадаадын иргэд айд сандарсан төгшөөрийн байдалтай албан хаагчдын орон сууцыг бол автомат пулемоторч хүчсэн байдалтай техникүүдийнх нь цонхыг хагалсан, суудлын утгаар ярсан, хянах самбарыг цохиж хагалсан, аккумулятор зэргийг тонсон байдалтай дүр зураг өгтөж авсан. Бараг тэнд бүтэн байшин, бүтэн одоо тийм сэндвичийн барилга үлдээгүй байжээд дэлбэлхийн дэлбэлээ тэр тухайн дээр одоо нефт буюу газруудаас олборлж байгаа бааз дээр 2014 он 4 сарын 16 17 цаг 53 минут болж байна. Бэлтий хотын төвийн эднэрээс хүмүүс татан гаргалт хийж байна. За манай Монголын цэргийн албаагчид хамгаалалтаа авсан байралтай нийт 9 нэгж техниктээр хүмүүсийг ачиж хийж байна. Энд маш олон тооны шалгагдсан иргэд байгаа. Цагийн байдлын маш хүнд нөхцөлд батальоны удирдлага, дарга захирагчдын мэргэжлийн ур чадвар, цаг алдалгүй гаргасан оновчтой шийдвэрүүд, бие бүрэлдэхүүний эд зэрэг авхайлтсан ба шуурхай ажиллагааны үр дүнд нийт 2203 иргэнийг дайны хөлөөс татан гаргаж амь насыг аварсан юм. Үүний дотор гадаадын 10 гаруй орны олон зуун иргэдийн амь насыг ч хамгаалж чадсан юм. Монгол улсын энхийг сахиулагчдын энэхүү бааtruдаг үйлсийг нэгдсэн үндэсний байгууллагын удирдлага, анимис ажиллагаа болон хүчний командуудын зүгээс өндрөөр үнэлсэн юм. Тухайн үеийн одоо ерөнхий нэрийн бичгийн дарга дүгнэж хэлэхдээ энэ нь бол нэгдсэн үндэсний байгууллагын түүхэнд ажиллагаануудад болж байгаагүй юм цэргийн ажиллагаа болжээ гэж одоо өөрөө дүгнэж хэлсэн байна. Тэгэхээр энэ энхий сахиулах ажиллагаа бол үнэхээр одоо хүн далд энийг одоо нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нэрийн бичгийн даргасан одоо даг хамаршилт хэлсэн байдаг шүү дээ. Энхийг сахиулна гэдэг бол цэрэг хүн зориулсан ажил биш ээ. Гэтэ түүнийг цэрэг хүн л хийж чадна гэж. Тэгэхээр үнэхээр төвөгтэй ажил Эрдэнэтийн хувьд бол өмнө нь цэргийн баг удирдах талаар бол одоо мэрэгжсэн энэ энхий сахиулах ажиллагааны тасрах туршлагатай болсон байсан учраас тэр тухайн хүн цагийн байдал хамгийн зөв шийдвэрийг гаргаж энэ цэргийн багийг одоо үүрэг гүйцэтгэхэд ямар нэгэн одоо цэргийн албан хаагчийн одоо хохирол гэмтэл одоо гүйгээр одоо энэ одоо хүнд цагийн үеийг одоо давсан байдаг. Манай тэр залуучуудын хувьд бол ингээд жинхэнэ дарийн утаа өмнөсөн юм агуу бааtruуд байхгүй. Тэгэхээр тэднэртэй бол энэ тэмцэлтүүдэр одоо тэр цаг үеэ бархан дурсаж тэр хамт олноо улам бэхжүүлж эргээд бол Монголын зэвсэгчэндээ улам тийм өлгөр дуурайл болж чадах ийм үүргээ сайн биелүүлээсэй гэж залуучуудаа ерөөё. Бидэнд мэдээж айдасгүй. Эх орондоо ээж аавда хань жил үр хүүхэдтэй хайртай бүхэндээ эрүүл сарвал эсэмэнд очих хүсэл бий. Гэхдээ тэдэнд эх орныхоо өмнө өргөсөн тангараг, нэгдсэн үндэсний байгууллагын өмнө хүлээсэн нэр төр, ариун үүрэг хамгаас чухал байсан билээ. 851 амьд тавцрдаг. Хэцүү. Энийг хүн хариуцж явсан багийн дарга л байна. Тэгээ бидний дундаас бас сайхан аавын хүү охтууд бас бухны оронд очсон байгаа. Тэдний хувьд бас хөдөлгсөн.
дэлхийн хамгийн отхон улс болох бүгд найрамдах Өмнөд Судан улсын дотоодын аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын энхий мананд Монгол зэрэг өнөөдөрч зогссоор байна. Намайг Мажук гэдгээ. Би энэ нутгийн уугуул оршин суугч. Бентиотын иргэн хүн. Хот маань 10 жилийн өмнө болсон аимшигтай дайн тулааны хөлд сүйдсэн нь үнэхээр харамсалтай. Энэ орчмын газар нутаг буюу Рубконо гэх мэт хэд хэдэн суурин газар олон зуун гэмгүй номхон ард иргэд амь насаа алдаж бие сэтгэлээрээ хохирсон. Тэр аимшигт мөргөлдөөний үед Монголын 3 дугаар батальоны цэргүүд бидний төлөө байж олон мянган энгийн иргэдийг дайны гал дундаас аварч хамгаалсанд бид маш их баярлаж явдаг. Үнэхээр аимшигтай байсан тэр үед бидэнтэй хамт байж хүүхэд, эмэгтэйчүүд, өтгөс буурлууд гээд энгийн номхон ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрэлхийгээр хамгаалж чадсан шүү. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Яг зөвхөн Монголд байж байхдаа бид нар нөө энгийн 50 газар байж байхдаа хүн ямар нэг юмны үн цэнийг мэддэггүй юм билээ л дээ. Яг хэлэндээс алхаад одоо ялангуяа яг тэр одоо цагийн байдалтай газар очсон цэр цаг мөчид Монгол их орноор Монгол хүн болсноор маш их бахархдаг. Монгол цэрэг болсондоо бас айгүйх бахархдаг тийм юм билээ. Тэр өнчирч хоцорсон хүүхдүүд, эмэгтэйчүүд, өхөл хагцал, цус нулимш, сүрч ивдэгдсэн хот суурин балгад энэ бол одоо иргэний дайны гашуун. Хүний амь насыг хамгаална гэдэг чинь бол тийм ээ аюулгүй байдлыг хангана гэдэг чинь маш сайхан юм байна. Ер нь бол хүнд амар амгалан байдлыг бол бэлгэлж байна гэдэг бол энэ бол өөрөө бол асар их тийм одоо том бэлэг гэж ойлгож байгаа. Хүн аврахыг одоо яг үгээр хэлж чадахгүй байна одоо. Үнэхээр сайхан байдаг юм байна бас. Хүн аварна гэдэг бол энэ зэвсдэмүүлдэн болж байгаа газар очиод энэ тэнд хүний амь эрсдэхийг хараад энэ тусгаар тогтнол гэдэг ямар их үн цэнтэй юм бэ гэдгийг одоо манай ажиллагаанд явсан бүх хүмүүс мэдэрдэг. Өнөөдөр халуун апраг 40 градустай байж байгаад Монголынхаа онгоцны буян тухай дээр буугаад сэрүүн сайхан салхиа үнэлэхэд тэр бол их орныгоо мэдэрдэг тэр. Тийм л мэдрэмжийг одоо биднес хүний нутгаас аваад энэ их орныг бол тусан турштай хайрлах тийм л байна. Их орны үн цэнийг бол биднес одоо үнэлэхэд бол хэцүү. Энэ бол асар их үнэтэй. Энэ тусгаар тогтнол. Энэ газар нутаг. Лонго зэргийн бид бол өнөөдөр өөрсдөө тангараг өгс. Энэний төлөө явж байгаа дуусгал өстэй. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад удаан хугацаанд үргэлжилсэн улс төрийн хямралаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн иргэний дайны хүнд хэцүү цаг үед Монгол улсын зэвсэгт хүчний 3 дугаар мот бодлогын батальоны бие бүрэлдэхүүн эх орондоо өргөсөн тангараг нэгдсэн үндэсний байгууллагын өмнө хүлээсэн үүрэгтэй үнэнч байж дайны дэлхийд энхийг сахиулах үүргээ чин шударгаар нэр төртөө гүйцэтгэсэн билээ. Энхий сахиулагч нарынхаа энэ бахархалт одоо энэ гавьяагаар Монгол улсын одоо төр засгийн удирдлага нэгдсэн үндэсний байгууллагын хаалгаар нүүр бардам ордог болсон. Монголын энхий сахиулагч нар гэж ярьдаг болсон. Монгол цэрэг гэдэг бүр брэнд бий болсон гэдэг ингээ ярих юм бол өнөөдрийн одоо ач холбогдлыг бол одоо өгөөлж одоо болох байхаа гэж би бодож байна. Тэд бол иргэний дайны гадаас аврал эрен тэмцсэн мянган энгийн иргэд хүүхэд эмэгтэйчүүдийн амнаас эрүүл мэндийг авран хамгаалсан их цагийн бааtruуд эгэлж энэ цэрэг энхийг сахиулагчид билээ.